За сайн байцгаана уу? Манай Dark Embed channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болцсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Embed гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны төр болон гарахыг хичээдэг нэг юм сувг байгаа. За тэгээд өнөөдрийнхөө хэргийг ярьж эхлэе. За Larry McLaren 1964 онд төрсөн. Хүүхэд нас болон хаан төрсөн талаар мэдээлэл байхгүй нэлээ. За ямар ч л байсан 23 настайдаа 2 охинтой болоод том охиныгоо Анна, харин багыгаа Аманда гэж нэрлсэн. 2 охиных нь ээж нь хэн болох мөн 2 охины хүүхэд насны талаар хангалттай их мэдээлэл ерөөсөө байхгүй лээ. За Larry буюу аав нь 2 охиноо бага байхад нь харамсалтай нь бэлгийн дарамтанд оруулж хүчирхийлж хүчинтдэг байсан. Одоо бүр 5-6 настай байхаас нь бэлгийн дарамтанд оруулж хүчиндээд охтуудыг 9-тэй 10-тай байхад нь цагтаад баригдаад хүчирхийлэгч гэсэн цагтаагийн рекордтой болоод 17 жил шоронд суусан. За ингээд аав нь шоронд орсны дараа эгчдүүс асрамжийн газруудаар явж агаад Аалан болон Гвен гих сайн эхнэр нөхөр 2 охтуудыг үргэж аваад одоо охтууд сургуульд яваад 50 сайхан амьдарч агаад өсвөр наснд хүрээд хоорондоо таархаа болж эхэлсэн. За хоорондынх нь хэрүүлэн одоо хүн болгон дүүг нь Аманда гэлгээд эгчийг нь юусоо тоодоггүй, өөрийнхөө төрсэн аав нь ч гэсэн ерөнхийдөө тэгж харцдаг байсан. Аманда л гэдэг. Тэгэд одоо энэ үргэж авсан ээж аав хоёр нь ч гэсэн Амандаг л илүүд үздэг байснаас болоод энэ хоёрын дунд хэрүүл гараад цаашлаад энэ хоёр бүр беби нэгээ үзэн яддаг болсон. За ялангуяа Аманда том болоод эгчигээ бүр илүү үзэн ядаад аавын шоронд орсон нь чиний л буруу байсан. Асрамжийн газруудаар явж хэцүү амьдрал үзсэн нь бүгдээрээ чиний буруу. Чи одоо юу н яах гэж цагтаад худлаа мэдээлэл өгсөн бэ? Аав ерөөсөө бурууг байсан штэ гэд Аннатай эгчтэйгээ одоо хэрэлддэг байсан. За Аманда жоохон байсан болохоор санахгүй байсан юм уу? Эсвэл нөгөө Стокгольм синдром гэдэг өөрийг нь хүчирхийлж тарчлааж зовоосон хүндээ дурлцдаг, хайртай олцдог нэг тийм сэтгцийн өвчтөй байсан юм уу? Эсвэл жоохон байхад нь одоо ийм амар травматай зүйл тохиолдохоор хүний тарих муухай ой санамжийг блок хийчдэг. Тэгсэн ч байж магадгүй. За тэрнээс биш бол Larry 2 охиноо хүчирхийлсэн гэдэг нь бол үнэн. За ингээд ахлах сургуулаа төгснөхийн дараа эгчдүүс бол өөрийнхөө замаар явсан. За том эгч Анна нь аятайхан амьдрахаар шийдээд сувилагчийн сургуульд яваад өөр мод руу нүгээд нөхөр хүүхэдтэй болоод сайхан амьдарч исэн. Харин багтуу Аманда нь болохоор өсвөр настай байхдаа гэрээсээ зүхтаад гудамжинд хэсэг амьдарч агаад буруу хүмүүстэй нийлээд одоо meth гэд харт амхид донтоод нэг гангстер хулгайнуудын группт ороод нийлээд харт амхинтэр зардаг болоод шорон оронгоор хүртэл орж гардаг болсон. За бүхэл бүтэн 32 хуудас цагтаагийн рекордтой. Тэгээд жижиг сажиг гэмтэрийг хийсэн, харт амх наймаалсан, зодон зохон хийсэн их мэтийн цагтаа дээр бүртгэлтэй. За ингээд том эгч Анна дүүтэйгээ нэлээд хэдэн жил уулзаагүй болохоро гинэт нэг өдөр уулзмаар санагдаад нэг удаа Миннесота гэд одоо дүүгийнх нь амьдардаг мужид явж агаад дүүгийнхээрээ ороод гарыг гэж бодоод гэрт нь ороход дүү нэгчтэй одоо ингээд аяган дотор уухам хийж өгөөд Анна тэрийг нь юуч бодохгүй ууцсан чинь нүдэнд гинт харанхуулаад ухаан алдаад унцдаг. За тэгээд бүхэл бүтэн 5 хоногийн дараа сэрээд харсан чинь дүүгийнхээ орон дээр нүв нүцгэн хэвтчихсэн. Тэгээд дээрээс нь нэмээд тойроод өөрийг нь 6 ноцгийн эрэгтэй хүн тойроо зогссон байснаас харахад бол одоо бүхэл бүтэн 5 өдөр шөнөгөө 6 эрэгтэй хүнд хүчндүүлсэн байсан. За тэгээд Аманда тэр 6-аас мөнгө аваад хичээгээ ингэж одоо муухай хүчндүүлсэн байгаа байхгүй юу? За тэгээд яг яагаад Аманда хичээгээ ингэсэн бэ гэхээр харт амхинд донтсон байсан болохоор мөнгө олох гэж тэгсэн. Эсвэл одоо нөгөө хулгайнуудтай өртөө болохоро хичээгээ зарсан байж магадгүй гэж бичсэн мөлий. Гэхдээ Анна болохоор ерөөсөө цагтаа сэргийлэх гэж яваагүй. Амандагч ерөөсөө цагтаа хэлээгүй, ягаачгүй. Нөгөө эрэгтэйчүүд нь ч гэсэн шоронд ороогүй. Анна чимээгөө гэртээ хараад дүүтэйгээ маш удаан хугацааны туршид бол яриаггүй, ойлгомжтой. За энэний дараа Аманда Johnny Maguire гэдэг нэг найз залуутай болсон. За Johnny-гийн талаар жоохон ярихад Johnny 1980 онд төрсөн. 19 настай байхдаа Angela гэдэг найз охинтой болоод 4 хүүхэдтэй болсон.
Тэгээ Жоны хүүхдүүдтэй маш их хайртай, гэр бүлтэй хайртай, маш олон найзуудтай сайн хүн байсан боловч нас явах тусам амьдрал нь хэцүү болоод найз охиноосоо салаад, харт тамхинд ороод, цаашлаад өөрөө харт тамхи зараад шорон оронгоор хүртэл явах болсон. За хэдий тийм байсан ч гэсэн хүүхдүүдийнхаа аль болох чухал гэсэн үйл явдалд одоо жишээ нь хэм бол төрсөн өдөр, сургуулийн төгсөлт, гих мэтийн өдрүүдээр аль болох дандаа байдаг байхыг хичээдэг байсан. За тэгээд Жоны 30 эдэн нас хүрээд амьдралаа өөрчлөхөөр шийдэд одоо нөгөө харт тамхи зардаг гэнг бүлгээсээ гараад харт тамхиа болоод харт тамхинд донтогсдын уулзалтанд хүртэл явж исэн. За тэгээд яг тэр уулзалтанд явж байхдаа Амандатай танилцдаг. За энэ хоёр танилцаад маш хурдан дотносоод үерхэж эхэлсэн. За тэгээд энэ үед Аманда Ана хоёр бие биенийгээ хараагүй нийт 10 жил болсон бөгөөд одоо 2018 онд аав Ларин шоронгоос чөлөөлөгдөж буцаж хоёр охинтойгоо холбоог тогтоох гэж оролдож эхэлсэн. За Лари шоронд байхдаа шоронгийнхоо сургууль байдсан байна л да, тэрэнд явдаг байсан. Тэрэнд болохоор хуулийн тусалгаар сураад курс энтрээ дуусгаад одоо нэгч хэрэг төвхт ороогүй гэдгээр эрт шоронгоос тэнцэнгээр суллагдаж гарсан. За шорон байх хугацаанд нэг ч удаа охтуудаасаа уучлахгүйгаагүй мөртлөө яг гарах болонгуудаа нэг л их сайн хүн шиг жүжиглж эхэлсэн. За шоронгоос гараад West Virginia мужийн Skygast гэдэг нэг жижигхэн хот руу нүгээд ажил хийгээд хайсан боловч хүчирхийлэгч гэсэн цагдаагийн тодорхойлолттой болохоор ажил олоход маш хэцүү байсан. За тийм болохоор хоёр охинтойгоо буцаж холбоог тогтоохоор болоод хоёр охин руугаа залгаад уулзах гэсэн ч аль нь тоохгүй хэсэг хугацаа өнгөрсөн. За хэсэг хугацааны дараа том охин Ана нафтагаа уулзахаар шийддэг. За тэгээд бүр уулзахтаа заяа зүгээр нэг очиод уулзаж болно шүү дээ. Тэгэхгүй бүр нөхөр хүүхдээ хаяад, ажиллаа хаяад, бүх юмаа орхиод аавтайгаа хэсэг хугацааны туршид West Virginia руу нүчдэг. За өөрөө сүлд хэлэхтэй болохоор би хүнд 2 дахь удаагийн боломж олгохыг хүсдэг. Би аавыгаа үнэхээр өөрчлөгдсөн баха гэж бодоод очсон гэж хэлсэн. За эхлээд ингээл Ларри үнэхээр өөрчлөгдсөн юм шиг Анад бол санагдчихсэн. Ана ч гэсэн өөрийнхөө нөхөр хүүхэд ажлын талаар яриад энэ хоёр ихэндээ гайгүй харилцаатай байсан. За Ларри болохоор бага охин Аманда руугаа залгаад уулзсан учрыг хэлсэн ч нөгөөх нь юусоо үгүй гэсээр агаад бүр хэдэн 7 хоног сар өнгөрсөн. За энэ хооронд Жоны Аманда хоёр Миннесотагаас Алабама муж руу 20 цагийн машины аялал хийнгээ Жоныгийн өвчтөе ээж дээр цочилж очих төлөвлөгөөг бол гаргацсан байсан. За энэ хоёрын машин нь маш муу дээр үеийн одоо баг эвдэрхий машин байсан болохоор 20 цагийн зайтай газар руу замдаа явж байхдаа машин эвдэрчүүл яана гэж санаа зовж исэн ч гэсэн энэ хоёр аялахаар шидэд аялалдаа гарсан чинь яг машин нь эвдрээд энэ хоёрт одоо машинаа засуулах мөнгө байхгүй, залгах хүн байхгүй, туслах хүн байхгүй болохоор нь Аманда эгч рүүгээ залгаад би ингээд гацчлаа. Надаа их үржиж туслаач гэсэн чинь эгч нь болохоор Ана нь болохоор за яг би чам тусалж болж гин тэгтээ нэг нөхцөлтэйгээр би чам туслая. Тэр нь юу вэ гэх юм бол хоёулынгийн төрсөн аав ингээд шоронгоос гарцсан. Тэгээ чамайг очиж авнаа. Тэгвэл зүгээр үү гэсэн чинь нөгөөх нь одоо ямар ч угаасаа арга байхгүй юм чинь заа гэж хэлээ зөвшөөрсөн. За угаасаа ч одоо өөр дуудахын байхгүйсэн болохоор зөвшөөрөхөөс өөр аргагүй. За бид энийг орчуулж байхдаа боцоохгүй өөрийнхөө орон тавиад за өөрийнхөө орон тавиад жоохоо хэрвээ надаа тийм ухаа юм хийсэн бол би бол хизээч нэгдүгээр дутсын авахгүй шууд блоклон хоёрдугаарт гэх юм бол шоронд цатаад барьж өгөх байсан. За ямар ч лсэн Ана бол аль алинч хийгээгүй. За ингээд ямар ч лсэн Ларри яваад Аманда Жоны хоёрыг аваад буцаж гэртээ хурж ирсэн. За Жоны Аманда хоёр харт амхаа хэрэглээгүй, мөнгө авахгүй нэлээд утсан болохоор нэлээд их биеийн муутсан байсан. Нөгөөний харт амхинд донцсон хүмүүс татахгүй ингээд жоохон л байчих юм бол нөгөө толгоо өвдөг, халуурах, дотор мухаарах гэх мэт шинж тэмдгүүд зөндөө олон гарч ирсэн байна л да. Тэгээд тэр хоёрт бол яг тиймэрхүү шин чанарууд баг багаар гарч эхэлж байсан. За Жоны Аманда хоёр Ларригийн гэрт хурж ирсэн чинь Ларригийн гэр бол бүр нохоо ороо шиг
байшин ч гэж одоо бүр яг нэг нурж унтах байгаа юм шиг модон байшин байсан. Хурдны замын хажууд ой модон дотор одоо бүр алслагдмал хол газарт. Тэгээ дээрээс нь тог цахилгаан байхгүй, ус байхгүй, ийм амар аимшигын газар ирээд Johnny Amanda хоёр бол шууд машиндаа суугаад явмаар санагдсан ч гэсэн машин байхгүй, ганц машиндаа хүн Larry байсан болохоор яаж ч чадахгүй тэндээ гацчихдаг. За эхний 7 хоног бол нөгөө хоёр чинь хар тамхиа татаагүй утсан болохоор 7 хоног орносоо ч бас чадахгүй withdrawal гэд дээр хэлсэн хар тамхиа татаагүй утгаар биеийн их муудаад одоо 7-оос 10 хоногийг өнгөрүүлсэн. За энэ үед Анна сувлагч байсан болохоор энэ хоёрт бол тусалж исэн. За ингээд 10 хоногийн дараа гайгүй болоод ирсэн чинь одоо Larry шууд Амандаг өөрийнхөө жоохон охин шиг юм шиг айчлаад Johnny дооштуулахгүй тэгснээ бүр жоохон нэл хөвгттэй ярьж байгаа юм шиг эрхлүүлж яриад тэгснээ baby princess center гэж сонь хочоор дуудаж эхэлсэн. За тэрийг нь Johnny хүртэл анзаараад одоо аав чи яагаад ийм сонь үйлдэл энэ төр гаргаад байгаа юм бэ гэж Амандагаас асуухад Аманда өөдөөс нь юу ч гэл хайчдаг байсан. За Анач гэсэн дүүдээ чи аавтай нэг ойртод хэрэггүй дээ. Чи бид хоёрыг бага байхад яадаг байсныг санаж гинүү гэл хэлэнгүүд Аманда өөдөөс нь худлаа яриад дээ. Ерөөсөө тийм болоогүй штэ. Чи зүгээр л надад атаархдаг болохоор ийм худлаа юм яриад байна гэж өөдөөс нь хэлсэн. За ингээд Larry дотроо Амандаг одоо бага охиноо яг яаж өөрийн хяналтан доор байлгах вэ гэж бодож байгаад хар тамхиг нөгөж донтуулах юм бол миний хяналтан доор байх юм байна гэд өөрөө хар тамхи хийхээр шийдсэн ч бүтэлгүүтээд одоо шингэн ус шиг зүйлийг оронд нь хийчдэг. За тэгэхээр нь Larry хар тамхины 8 чин олж агаад нэг meth аваад Амандад өгөх болсон. За тэгэл яг энэ цагаас хойш Аманда бол шууд аавынхаа юу хийгсэн болгоныг нь хийж эхэлсэн гэж хэлж болно. За Larry хоёр охиныгоо бага байхад нь хүчээр хэлж исэн бол одоо том болсныхан дараа нэг охиндоо илүү их татагдаад унтахыг хүссэн. За тэр охин нь бол Аманда байсан. Яаста айгу шийдчихин. За Larry болохоор ингээл хар тамхи Амандад өгчөөл тэгснийхаа дараа гой муйн дээр нь гараа тавиал илээл тэнгүүтэл baby, darling гэл сонь хочоор дуудаал тэгснэ тэрж аваал ерөөсөө нэг аав охин хоёр шиг биш хосуучиг харьцаад эхэлсэн. Бүр Анна Johnny хоёрын нүдэн дээр штэ ичин мичин ч гэсэн байхгүй. За тэнгүүт нь Johnny бүр гайхаад Амандаг Larry-гаас холдуулах гад оролдонгууд энэ хоёрын харилцааны талаар ярих гал ирэнгүүд Аманда ерөөсөө тоодгүй байсан. Ягаад гэх юм бол нөгөө аав нь хар тамхи нөгөөд байгаа байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө чи цаашаа гэл ерөөсөө тоохгүй. За тэгэнгүүтээ сүултээ бүр энэ хоёр нийлээд мод руу ороод бүр хідэн цагаар алга болчдөг. Яг яагаад тэгэж мод руу ороод алга болдог байсан бэ гэх юм бол мод руу ороод аав охин хоёр сексигээд байгаа байхгүй юу? Бүр заваарсан. За энэ үед Larry бол 55 тай, харин Аманда болохоор 30 настай байсан. За яг энэ үеэс энэ хоёр бэлгийн харьцаанд орж эхэлсэн. За энэ үед Johnny мөнгө байхгүй байсан болохоор бас Аманда тайртай байсан болохоор ерөөсөө орхиод явчихдаггүй байсаар л байсан. За Аманда бас өөрөө Larry-д эцэгтэй одоо романтикаар хайртай болж эхэлж исэн. За тэгсэн чинь аав нь бага охиныхоо толгойг угааж эхэлсэн. За яа юу гэж угааж эхэлсэн бэ гэхээр энэ дэлхий шинэ хууль дүрм ёс зүйтэй болж байгаа. За энэ шинэ дэлхийд аав охин хоёр хоорондоо бэлгийн харилцаанд орох нь энгийн зүйл. Тэгээд хэрвээ ааваасаа жирэмсэн болох юм бол бит хоёроос одоо супер хүүхдүүд гарах болно гэж толгойг нь угааж эхэлсэн. За тэгээ бас бурхан энэ дэлхийн бүх аавуудыг охтуудтай нунтуулад жирэмсэн болгоод энэ дэлхийг тэр чигээр нь супер хүүхдүүдээр дүүргэх даалгавар өгсөн. Бас бурхан чамайг энэ дэлхий дээр ганц зоригтой ирүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр миний эхнэр болох гэж хэлсэн. За тэгж хэлснийхаа дараа охиндоо гэрлэх санал тавиад тэгсэн чинь нөгөөх нь ч ихсэн зөвшөөрчдөг. Йоо би тэг бүр энийг орчуулж захтай хэвээр бүр шижигүүрээ заваарсан бүр ийм юм байдгаа гэж дотроо бодож байгаа юм чинь. За тэгээд амар удаан цаг өнгөрсөн юм шиг санагдж байгаа ч гэсэн дөнгөж John Amanda хоёр Larry дээр хурж ирээд 2-7 хоног бол одоо өнгөрж байгаа. За энэ хугацаанд John бол аав охин хоёрын дунд ийм байлаар
байж болохгүй харилцаа яваад байна гэдгийг ойлгоод ээж рүүгээ залгаад надад маш муу зүйл тохиолдохгүй тахшиг байна. Би удахгүй хөх юм шиг санагтаад байна гэд хэлсэн чинь ээж нь бодохдоо болохоор энэ бас одоо айгуул бол хай болчоод олон юм яриад байна гэж тоохгүй өнгөрөөцөн. За тэгээд яг яагаад Джон тэгэж ботсон талаар бол ерөөсөө мэдээлэл байхгүй лээ. Ямар ч л байсан ээж рүүгээ тэгэж залгасныхын дараа маргааш нь буюу 20 дугаар сарын 14-нд Джонид нэг зүйл тохиолдсон. За 20 дугаар сарын 14 буюу Валентины өдөр Larry охиндоо одоо өөрийнхөө сүд бүсгүйдээ анхныхаа Валентины баярыг тэмдэглэж гин гэд одоо хоолож өгсөн. За гэрт болохоор тэр орой Larry, Anna, Amanda, John тэр дөрөв байсан. За тэгээд энэ дөрөв нэг вино задлаад нэлээд ихийг уугаад бүгдээрээ согтцсон байхад нь Larry одоо хэдүүлээ Trust гэдэг тоглоом тоглоё. Хэдүүлээ уулзаагүй удаан байж байгаад уулзлаа. Бас дөнгөж 2-7 хоног би бинийгээ мэдлэлцэж байна. Тэгэд илүү ихээр би бидэд итгэхийн төлөө нэгнийгээ хүлээд тэгээд төлүүлсэн нэг нь хүлээснээсээ оргож гарч чадах нь уу үзье гэд хамгийн түрүүнд Джоныг хүлэхээр шийдсэн. За Джонны гарыг нь нурууных нь ард нь хүлээд 2 хөлийг нь хүлээд дараа нь хөл гар 2-ыг нь хүлээд газар хэвтүүлээд одоо наанаасаа гарах гэж үзтээ гэж хэлсэн. За тэгэнгүүт нь Джон эхлээл ингээл тоглоол инээгээл байж иснаа. Сүүлдээ бүр уурлаад намайг суллаач гэгээд ойрлсон чинь бүр хинч тоохгүй Амандаш тэр Анач тэр. За тэгсэн Аманда ширээн дээр байсан шил юнаг авч агаад Джонны толгойг нь шууд цохоод авчдаг. За тэгээд тэр үед бол Джон бүр айгаад яагаад ингэж байгааг ерөөсөө ойлгохгүй гайхаад байжсэн. За Larry, Amanda хоёр бол Джоныг алъя гэж уртаас төлөвлөж агаад алхахаар бүр шийдсэн байсан. За тэгээд яг яагаад алхахаар шийдсэн бэ гэх юм бол Джоныг алж энэ хоёр хоорондоо гэрлээд хүүхэдтэй болохын тулд алхахаар шийдсэн. За тэгээд яг яагаад зүгээр л өөртөө заваараад Джоныг зүгээр орхиж болоогүй юм болоо. Одоо битээр явлаа гэл машиндаа суугаад яваад өгчөд болж байгаа байхгүй юу? Тэгж яах чинь заавал яагаад алж байгаа юм. Тэгэл тэрийг ерөөсөө олох. За Анагийн хувьд болохоор Джоныг алах ямар ч төлөвлөгөөнд нь би оролцоогүй гэж хэлсэн ч гэсэн тэрнийх нь хин үнэн бэ гэдгийг бол ерөөсөө хэлж мэдэхгүй байна. За Аманда Джонны толгойг миноны шилээр зогсон чинь Джон ухаалтахгүй болохоор нь Larry олс авч агаад Джоныг дахин хүлээд хэрвээ Джон ингээд жоохон эвгүй хөдлөх юм бол өөрийгөө боомлж алах байдал твтчихсэн. За энэ хооронд бол Ана юу ч хийхгүй зүгээр л болж байгаа бүх үйл явдал процессыг хараад сууж исэн. Тийм болохоор одоо миний бодлоор л энэ хоёрыг Джонны алах төлөвлөгөөг мэдчихсэн л ах гэж бодож байна. За дараа нь Amanda, Larry хоёр Джоныг диван дээр гаргаад нүүрэн дээр нь одоо хідэн цагийн туршид бит хоёр чамайг алъя шүү. Чиний 2 гар 2 хөлийг амд багт чинь бит хоёр таслана. Чамайг тарчлааж агаад ална гэх мэтэр ингээл орилол байсан. За Larry, Amanda хоёр хоёулаа хар тамхи хэрэгэлсэн бүр айгүй хай болцсон байсан болохоор бас нэмээ сонь юм яриад байсан. За тэр нь юу байсан бэ гэхээр Джоныг одоо чи нууцаараасаа цагтаа юм шүү. Бит хоёрыг хар тамхи хэрэгэлсэн гэд баривчилж аваад цагтаад өгч гинэ гэсэн чинь Джон одоо өөдөөс нь хүү юу яриад байгаа юм бэ? Би өөрөө ч гэсэн та нартай нийлээд хар тамхи хэрэглээ үсттэй гэд өөрийнхөө бүтэн нэрийг төрсөн онсоор өдөр бүр иргэний үнэмлэхнийхээ дугаартай хэлсэн ч гэсэн аль нь итгээгүй. Харин ч Larry өөдөөс нь бурхан хурж ирээд аав охтууд хоорондоо бэлгийн харьцаанд орж болдог. Тийм ёс зүй одоо шин дэлхийд бий болноо. Чи тэрний талаар мэдгүй энтер гэл өрөөлжлүүлэл нэмэл гачин юм яриадсэн. За тэгэнгүүтээ бас Larry Джоныг бүр нууц бараг одоо холбооны мөрдөх товчооны ажилтан гэд итгэцэн. Тэгээ Джоныг би чамайг үннээ хэлүүлдэг шингэнийг чамд тарина. Тэгэнгүүт чи үннээ хэлэхгүй хайчтیں۔ Гингүүтээ өөрөө нөгөө нэг хар тамхи хийх гэж оролдож ирсэн шүү дээ. Тэгсэн чинь хар тамхи биш айгуу тийм сонин шингэн болцсон. За тэрийг Джонд тарихаар шийдсэн. За Larry өөрөө яг яаж тарихаа мэдэхгүй болохоор Анараа хараад за чи хэрвээ энэ шингэнийг тарихгүй бол би чиний хүүхдүүдийг хаа байгаа газраас чинь барьж авч агаад алын шүү гэж сүрдүүлсэн. За тэгсэн чинь Ана болохоор нөгөө шингэнээ Джонд тарьсан гэж хэлсэн.
За шингэн Matthew-г John бол маш их хэмжээгээр одоо бүхэл бүтэн 3 өдөр тарьсан. За ганц шингэн Matthew-г тариагүй хажуугаар нь зодсон, зовосон, хоолч өгөхгүй, усч өгөхгүй одоо газарт 3 өдөр хэвтэйгээр нь байлгасан. За энэ үед болохоор Johnny хөл гар бол хүлээстэй хിവэрэлсэн. Тэгээ бас яг өөрийгөө боомлцохоор байдалд байсан шүү дээ. Яг тэр байдалтайгаа шалан дээр зодуулж тарчилж 3 онсон. За дээрэс нь Ана 2 цагт нэг удаа нөгөө шингэн Matthew-г тариад Johnny биеийн одоо бүр адреналинаар дүүрээд хүчтэй болоод олсоо яг чөлөөлөхийн даваан дээр Larry Анад очоод дээр нь гарч байгаа түзүүг нь боомл гэд хэлсэн чинь Ана яг хэлснээр нь хийсэн ч хүчрэхгүй болохоор нь Амандад очоод хүзүүнийх нь олсыг нь тат гэж хэлээд Аманда ч гэсэн очоод хүзүүнийх нь олсыг татсан чинь ерөөсөө хүчрэхгүй байсан энэ хоёр. За тэгэнгүүт нь Аманда Johnny амруу даавууж ихэд дэрлүү нүрийг нь харуулж хөвтүүлж агаад дараа нь Larry Johnny нуруунд дээр нь гарч байгаа дээр нь дэвсэлж эхэлсэн. За энэ үед Ана бас артлаас нь ингээд хүзүүг нь баймалс орлоосон. За ингээд удалгүй 38 настай John Maguire бол харамсалтай нагаар гүдэж нас орсон. За дараа нь Larry Johnny-г яг өгсөн үгүйг нь мэдхийн тулд газар хэдэн цаг үлдээгэж хэлээд хэдэн цаг өнгөрсөний дараа олсыг тайл гэж Ана Аманда хоёрт хэлээд дараа нь гэрийнхэн арталт болж орхисон. Ингээд Johnny-г алсныхаа дараа Аманда Johnny утсыг авч агаад Facebook руу нороод ажил дуслаа, Firefox өгсөн ха гэж ичснээл дараа нь та нар бүгдээрээ Firefox шиг хичээнүүд та нар бас бүгдээрээ яг Firefox шиг дуусах болно ха гэд пост хийсэн байсан. Одоо галзуу хүн шиг юу бичээд байгаа нь юусоо мэддэхгүй. За тэгээ Johnny-г алсныхаа дараа яг оройн нь Аманда Larry хоёр бол шүнжэнгөө бэлгийн харилцаанд орсон. За тэр болоогүй бүр Larry Анатай бэлгийн харилцаанд орохоор шийдээд бүр 3-3-лаа хийч гэж хэлжсэн. Гэхдээ яг энэ 3 одоо хийсэн үгүй юу мэдэхгүй. Ямар ч л байсан Ана бол Аманда Larry хоёр хоёулаа хийж явахт нь хажууд нь одоо хараа сууж исэн. За тэрийг нь харж байгааг нь Larry хараад одоо бүр баярлдаг байсан. За тэгээд би бол зөндөл хэрэг орчуулж хийжсэн. Тэгээд анхудаа л ийм бүр шижгийн юм сонсож байна. За John төрөөс бас халамжийн мөнгө авдаг байсан байна л да. Тэрийг нь Аманда аваад харт амхиндаа үрж эхэлсэн. За John бол нас бараад 6 хоног болсны дараа Аманда John-ыг газар болсон газраас өөрөө гарч ирээд бид нартэй цуг энэ байшинд амьдраад байна гэд хүртэл бодоод Larry хэлсэн чинь Larry Анад Johnny цогцыг ухаж гаргаж ирээ гэд гаргасныхан дараа том төмрүүдийг авч агаад Johnny цогцыг газартаа доошогоо хадсан. Тэгэд бүр эргэтэн лүүн хүртэл зүгээр л яад ингээд төмөр бас хадсан. За тэгээд яагаад ингэж хадсан бэ гэхээр амилж гарч ирэхээс нь сэргийлж байгаа нь тэр. За ингээд аллах болсноос 2-7 хоногийн дараа Larry Аманда хоёр хурамч бичиг баримт хийж агаад Ана гэрчээ болгоод энэ хоёр гэрэлцдэг. За тэгснэ гэрэлснийхаа дараа ханимун буюу одоо бал сартаа явж ийн гэд буцаж гэртээ очоод Johnny цогцос манай байшиндаа дэндүү ойрхон болсон байна гэд Анагаар буцаж цогцыг ухуулад Larry сүх авч агаад Johnny цогцыг хүчилж эхэлсэн. За бүр нас барсныхан дараа хүртэл ингээд зүгээр орохгүй өстө нэрэ. За тэгээд гар хөл их биеийг нь тус-тусд нь өөрөөр утанд хийгээд гэрийнхээ ойрт оронд бол булж хийсэн. За ингээд 3 сар өнгөрч Ана Аманда Larry 3 цуг амьдарсаар л байсан. Тэгэд 2019 оны 6 дугаар сар болж эцэст нь Johnny-г алга болсон гэж цагтаад бол мэдэгдсэн. За яг яагаад Johnny гэрийнхэн цагтаад мэдэгдэх гэж нэлээд утсан бэ гэхээр хаяадаа ингээд ерөөсөө John алга болчдөг байсан. Тийм мөртлөө хизээж одоо хүүхдийнхээ 16 насны төрсөн өдрийг тоохгүй өнгөрөхгүй бас ээжүүдийн баяраар ээжтэйгээ холбогдохгүй байна гэж байхгүй болохоор гэрийнхний санаа зовоод бол одоо цагтаад мэдэгдсэн. За энэ хооронд Larry амьдралаа шинээр эхлэхээр шийдээд Kentucky муж руу нүүж газар удалтаж аваад шинэ байр барихаар болсон. За тэгээд мөнгө төгрөг энэ төр хаанаас олж авч исэн тэрний талаар бол өстой мэдэхгүй байна. За Larry хөшүүдээ Амандаг өөрийнхөө эхнэр гэж танилцуулаад тэгээ бас Амандад шинэ Brittany гэдэг нэр өгч
дуудаж эхэлсэн. За Ларри ингээд өөрийгөө аллаг үлдээд хинч мэдэгдэхгүй цэвэрхэн гарчлаа гэж бардаад хүүхдийн хулгай хийж хүүхдүүдээр биеийг нь үнэлүүлэх гэсэн санааг гаргасан. За шоронд байхдаа Ларри ингээд босод хүүхэд хүчирхийлэгч гарууттай нийлээд хин ямар хүсэлтэй байдгийг мэдээд авцсан байсан болохоор одоо шинэ гэртээ тэр одоо нөгөө хүмүүсээ авчирч хулгайлсан хүүхдүүдээрээ мөнгө олно гэсэн санаа байсан. За гисэн хідэж ашгүй энэ санаа бол нэрээ хэрэгжихээс өмнө бол цагтаа нар барьж авсан. За тэгээд Ана яг энэ үедээ энэ хоёртой амьдрахаа болоод буцаад нөхөр хүүхдүүдээрээ очсон байсан. Тэгсэн мөртлөө бол аавыгаа төрсөн аавыгаа ерөөсөө цагтаад барьж өгөөгүй. За ингээд 2018 оны 9-р сар болж Ларри цагтаа нар өөр муж руу нүүлээгээд баривчлаад авчдаг. За тэгээд нөгөө шоронд ороод гарахдаа ийшээ дэшээ нүүхдээ заавал цагтаад хэлжээж нүүх ёстой байна л да. Ягаад гэх юм бол тэнцэнгээр гарсан болохоор тэгээд ерөөсөө тэгж хэлээгүй болохоор цагтаа нар буцаагаад Ларриг аваачаа шоронд нийцдэг. За цагтаа нар Ларриг Джоныг алсныг ерөөсөө мэдэхгүй байгаа. Ларри ч гэсэн өөрөө шоронд байхдаа цагтаа нар манай хуучин гэрийн ой тойрноор явж агаад Джоны цогцыг олчвол яана. Олчих юм бол би дахиад шоронд ганцаараа алсан гэд удаан суунаа. Ёстой тийм байхгүй шүү гэд нэг өдөр шоронгийн дарга дээр очиод намайг мөрдөн байцаагчтай уулзуулаад өгөөч гэж хэлээд уулзаад хамаг үнэнээ хэлцдэг. За тэгэхээр цагтаа нар Ларригийн хуучин гэрийн тэнд очиод Джоны цогцыг одоо эн тэндээс ухаж гаргаж ирсэн. Тэгээд хөөрхий Джоны цогц бол одоо нас орснаасаа бүхэл бүтэн 7 сарын дараа олцсон. За цагтаа нар Ана Аманда хоёрыг баривчилж аваад шоронд хийгээд шүүх хурал болтлоо тэндээс усан. Харин Ларри болохоор нэг цаасан дээр шүүх мөх хэрэггүй, би буруутай, татвар төлөгчдийн мөнгийг өрмээргүй байна гэсэн захиа бичээд шүүгчүүд өгсөн. За тэгж хэлээд насаараа шоронд хоригдох ялыг хизээш тэнцэнгээр гарах боломжгүйгээр авсан. За шүүх хурал дээр энэ гуруула миний буруу биш байсан гэдээ одоо нэг рүү гэж ихэдээсэн. Яг нь Ларри өөрийгөө Джоны аллагт буруутай гэж хэлсэн ч гэсэн яг үнэндээ Амандагийн завраар би хийж исэн юм аа. Аманда надад донтсон, өөрөө л эхлээд надтай сэтгэнж эхэлсэн. Тэгээд надаас Джоныг алж өгөхийг гуйсан. Би аав нь болохоор охиндоо тусалж гин гэж бодоод тусалсан гэж хэлсэн. Тэгээ бас дээрээс нь нэмээд Аманда бол бүх юмны толгойлогч, санаа гаргагч. Аманда яг үнэндээ эмэгтэй Чарлз Мансон ахгүй юу да гэж одоо хэлсэн. Харин Аманда болохоор зөрүүлээд Ларригийн л буруу, намайг ашигласан, миний толгойг эргүүлж надтай унтсан гэж хэлсэн. Харин Ана болохоор Джоны би боомлсон гэдэг нь үнэ гэж хэлсэн. Тэгээ бас нөгөө хоёр лууга бас л яг адилхан буруугаа ч гисэн. За ингээд Аманда Ана хоёр 40 жилийн шоронд хоригдох ялыг бол авсан. За тэгээд Джон бол нас барахдаа 38 настай 4 хүүхдийн аав байсан. Хүн болгонтой найз, их тусч, сайхан сэтгэлтэй хүн. Тэгээд шүүхийн танхим дээр Джоны ээж нь хурж ирээд ямар сайн хүү Джон байсныг бас ямар харамсалтайгаар аимшигтайгаар нас орсонд нь үнэхээр их хэцүү байгаагаа хэлсэн. Тэгээ бас Джоны 4 хүүхдүүд нь Джоныг ямар сайн байсныг нь талаар хүртэл мэдэгдэл явуулсан. За тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан бүх мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгээд миний бодлоор гэх юм бол Ана бол яг адилхан буруутай л гэж бодож байна. Тэгээд Ана Аманда хоёр бага байхдаа аавдаа хүчирхийлүүлжсэн хохирогч байсан ч гэсэн том болоод насан туршныхаа дараа ийм үйлдэл хийсэн нь бол 100% өөрсдийнх нь буруу. За дээрэс нь Ана эмнэлэг сувлагчаар ажилладаг нөхөр хүүхэдтэй байсан байж одоо юугаа бодож тийм аимшигын газар руу өөрийг нь хүчинжсэн аавтайгаа амьдардаг байна. Одоо бүр тэрийг бол өстой ойлгохгүй. Тэгэд миний бодлоор бол нөгөө Стокгольм синдром л болсон байх гэж бодож байна. Харин Амандагийн хувьд бол 50% Стокгольм синдром, 50% харт амиг татмаар санагдсан болоод хийсэн болов гэж бодож байна да. За тэгээд та нар юу гэж бодож ин хэлээрээ. Би бол бараг ингээд 4-5 жил болсон бодит явдал ингээд орчуулж байна. Анх удаа л стандараа охин нь аавда тийм романтикаар хайртай болоод аавтайгаа гэрлэхийн тулд найз залуугаа алсан хэрэг одоо орчууллаа. Тэгэд бүх байдаг хэрэг сонссон байх, орчуулсан байх гэж утсан ч бас үгүй байна. За тэгээ та нар юу гэж бодож ийн хэлээрэй. Тэгээ дараа 7 өдрийн дугаар хүртэл түр баяртай.
두기 산지 먼지다 줬다 죄선 좀 던데레 뜻은 실거 하라지 마인다고 두기 산지 먼지다 그떴지 두기 산지 먼지다 줬다 죄선